Чихүн өвлийн жавар ширүү жирийн олны зүтгэл шидрүү саруул нутгийн удам хөнди сашгүй үсийн гавья дэлгээ 7 сарын 22-ны өдөр одоо цаг яг одоо 7 цаг 40 минут болж байна. Өнөөдөр би Улаанбаатараас контрах чиглэж явсан байгаа. Ингээд билет авсан байна. Одоо 8 цагаас эхэлнэ. За тэгээд үгүй миний ачаа бол одоо ингээд 2 цүнх болж байгаа. Очоод болохоор би цаашаа шууд хөдөө гарна. Хөдөө малтаар гарна гэсэн. Та хүлээж үзээрэй. Тэгээд аялдаа гарцгаая. Яг одоо өглөөний 7 цаг болж байна. Би нөгөө газар ирсэн. Тэгээд яг одоо бид нэр юугээ хургаа ажиллах гээд одоо ноосны ярих гээд байж гин. Тэгээд харж байгаа. Энэ бол би тааханд бол амлсан байгаа. Өглөөнөөс малчууны амьдрал ер нь өглөөнөөс орой хүртэл ер нь хэрхэн ямархуу өнгөрдөг юм бэ гэсэн энэ талаар нөгөө блог хийн гэсэн тийм амлалтаа явсан. Тэгээд одоо ингээд яг өглөөнөөс хавлаад орой хүртэл би яг малчууны амьдрал ер нь ямархуу өнгөрдөг бүх юм таахад тодорхой тайлбарлаж морь ямар ингээл ерөөсө бүх юмын тодорхой тайлбар ер нь Монгол мэдэх ёстой нэг энгийн нэг юм ерөнхий мэдлэг байдаг малчны. Тийм мэдлэгүүдийг бол таах ингээ өргөх болно. Тэгээд одоо ноос ажиллах юмд ажилдаа орох гэж байна. Энийг ийм уух цумсан. Тэгвэл мал ажиллаж байгаа тохиолдолд нэлээ бүсноос бол нэг утас нэлээ заорт учраас уцаа солилоо. За тэгээд ажилдаа орцгоё. Энэ ноос харахтаа ер нь 7 сарын 20-доор 8 сарын гэхээр яргаж эхэлдэг. Үлвцэн. Яг одоо хураг бараад боохж байна. Ингээд юу нэ. Ингээд баасалцсан. За. Нэг юу хэлээ таа. За энэ хөлөөс нэрнэ. Тэгээ ингээд татна. Зя. За тийм гэж тавьчаад. Мосготоо ч налаа. Уба. Зя. Ингэж. Одоо ингэж босож байна. Босоод ирээд. Хураа ингэж босож. За. Босож ирээд. Босож чинь.
Яадаг уу яа. Нэг хүлээсэ. Чид тавьчаа. Аль шиг. Ажлах шиг нэ. Яа ингэж. Хүлийн бол дөрвөл хойдлын хүлийн аваад уцаа өрөлтөнд зөрүүлээд болон зөрүүлээд. Тэгээ уучнаа. Тарга буцалгаад тарга тогондойгоо буцалгаад тэгэл шүүгээл тэгэл аарц олгоод ааруулаа ингээл арцаа ингээл уцаараа гэлээд тавина шүү. Тэгэл энэ ч гатаал ааруулж байгаа шүү. Шүүсийн гартал нь. Шүүсийн гартал нь гатагаа шүүсийн гартал шүүгээл тэгэл боодог байх. Энэ даунда хийж нэг тарга аарцныхаа үдийн тэгэл буугаад тэгээ шар усгээ доошоо гоо. шар усыг гоожуулаад тэгэл ингээд шүүгээл энийгээ ингэж ааруулаад усаал ааруулж гатаал аарч. За ааруулаад байна шүү дээ. та хүндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бидийг бас нэг зүйлийг бас гахалтай зүйлийг ямаараа сонирхуулмаар байна. Бидний хэрэг зансан борц гэдэг зүйлийг тэгээд яаж хатаадаг, ямар хуу арга барилаар хатаадаг талаар та бүхэндээ харуулъя. За энэ бол аргалын утаа. Энэ аргалын утаа бол яагаад ингэж утасдаг гэхээр нэгт юу байдаг? Ялаа батганаас сэргийлдэг. Хоёрт болохоор энэ юунда бахандаа амт оруулж өгдөг. Ийм аргалын утааны нааданд орсон юу утаанд өгүүлсэн одоо юм мах амар амттай болдог. За сайн байцгаана уу. Би одоо яг малаа хариулаа явж байна. Хүний магаа хариулаа явж байна. Одоо та бүхэн харлаа. Ани ихчтэй төг. Нилээ хол явлаа юунасаа гэрээсээ 3 км зайд явлаа. Нилээ хоолчтэй ер нь гайгүй. Тийм газар. Яа энэ хавь нь болохоор юу? Өөрөөсөө өвгөн тэтг газар тэгээ нуур байдаг. Ер нь бороо орчвол ус тогтцдог учраас ингээд заавалч годог руу очиж босч яснаас бөө ингээд юу болж яснаас ажил болж яснаас шууд юу нуурлага өчдөг байгаа. Тийм ингээд хөөгөө явж байна. Одоо ер нь бол малаа ирүүлэх явж байна. Мал бол ер нь бол салхиод явдаг амтан байгаа. Хоны маа маань сэрүүцхийн тулд тэгээ одоо иргүүлэх явж байна. Одоо бол салхи тогтсон байна. Гэхдээ зүүн хоноос ойрын салхитай байна. Жоохон. За тэгээ юм байна. Тэгээ яс нэг ана халуунд ялаа хэсдэг болохоор ядрагт явж л тоо. За тэгээ. Бата. Тэгэхээр энэ туглын хашаа одоо ингээд ер нь бол энэ цаас дуусж байгаа. Үйл явц ингээд харагдаж байна. За дараагийн сонирхолтой зүйл гэвэл байгалийн төлөв эко бүтээгдэхүүн гэж юм байна. Тэр юу гэхээр малын үхрийн баас одоо нэгсэндээ аргал гэсэн үг. За энэ ингээд малын үхрийн баас ингээд дөнгөж болцсон үхрийн баасыг дээрээс нь ингэж хутгаж аваад тэгээ одоо түүцэн аргал юм түүцэн аргал дотор нь байгаа. Тэгээ ингээд түүж аваад дээр нь ингээд зуураад ингээд зуураа битэг. Энэ нь болохоор яагаад ингэж байгаа вэ гэхээр бороотой өдөр энэ манай юу байдаг? Борооноос хамгаалж тэгээд энэ орхоос ширгэлдэг. Дараа шууд хэрэглэхдээ ариун бороо орсны дараа юу байх юм бол дараа нь шууд хуурай байдаг. Тийм учраас шууд нэгээд ингээд тахлаач юм. Одоо энэ байна. Ер нь бол энэ чинь энэ гэсэн үг байна. Тэгээ ийм байна. Тэгээ энэ бол одоо ингээд хүлж байгаа байна. Тэгээ хэрэглэхэд амар байдаг учраас одоо ингэж юм байна. Тэд монголчууд хөдөлсөн монголчууд би яг нэг хөдөөнийх ингэж ярих дурггүй яг хотын хөдөөнийх бас муухай. Тийм учраас зүгээр монголчууд маань ер нь
нүүдэлчин монголчууд маань ийм ер нь бол байгальдаа таарсан, байгальдаа ээлтэй хүний биед ямар ч хор нөлөөгүй эсэргээрээ хүний нийт маш их аминдын уурыг шимээ өгдөг учраас монголчууд маань ийм их байгалийн баялагтай арт юм уу? Ваа. Чу. 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 Намамага. Омына.